Ингээд хүмүүс боддог л доо. Би илүү их орлоготой олмоор байна. Илүү тайван амьдрах хэрэгтэй байна. Одоо юу гэдэг те өөрийнхөө мөрөөдөлд хүрэх хэрэгтэй гэдэг ч юм уу. Гэхдээ бодит өдөр дээр маш цөөхөн хүмүүс яг энэ бодож байгаа зорилгодоо хүрч чаддаг. Гэхдээ яагаад энэ хүмүүс зорилгодоо хүрч чадаад байна? Нэг учир байна уу? Яаж те? Ер нь хүний амьдралыг бол амар том лаглаг шийдвэрүүд биш харин өдөр үрийн жижиг алхмууд одоо давтагддаг сонголтууд одоо чиглүүлээд сайжруулад идэг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд таны амьдралыг дотроос нь өөрчилж чадах 8 зарчмыг хуваалцаж байна. Эдгээрийг та заавал даахалгүй. Гэхдээ нэг сонсоод авчвал илүүдэхгүй. За үүнд бол одоо мөнгө, харилцаа, өөрийгөө хөгжүүлэх, эрсдэл, сахилга бат гэдэг таны амьдралын баг бүх хэсэгт нөлөөлөх ийм зүйлсүүд байгаа юм. Хэрвээ та эдгээрийг бодит амьдралд хэрэгжүүлж чадах юм бол таны амьдрал одоо бас нэг тодорхой хэмжээнд жоохон баялаг, илүү утга учиртай болно гэдгийг би хэлэх гээд байгаамаа. Яг би ч гэсэн ингээд алддаг ус учраас зарим өөртөө хэрэгжүүлсэн туршлагуудаас хоригдлуулад зарим зүйлсийг хэрэгтэй гэж үзээд та бүхэнд ярьж байгаа шүү. За нэгдүгээр зарчим энэ бол одоо хараахан олж амжаагүй байгаа мөнгөө битгий үр гэж байгаа. Ихэнх одоо санхүүгийн дарамт бол ер нь алдаанс эхэлдэг. Бид нар одоо ирээдүйд орж ирнэ гэж найдаж байгаа мөнгөө өнөөдөр аль хэдийн зарчдаг, үрээ тайчдаг. Нэгсэндээ дараагийн цалин, дараагийн төсөл, дараагийн орлого ингэж найдаад том худалдан авалт хийгээд өөр стресс тавиад явдаг. Ер нь санхүүгийн хяналт алдагдахын хамгийн том суурь бол энэ шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө ингэж асуух нь энэ мөнгө яг одоо миний гарт байна уу? Хэрвээ үгүй бол одоо бодит байдлаас төрүүлж одоо ирээдүйд орж ирэх мөнгийг үргэхгүй байхыг одоо бодох хэрэгтэй. Орлого зарлага бол одоо бодитоор хооронд нь нийцүүлж харах хэрэгтэй. Чаддаг үл ийм аппликейшнүүд л зөндөө байгаа шүү дээ. Орлого зарлага бүртгэх тий. Тэгэхээр тухайн орлого бодитоор орж иртэл хэрэглээгээ хязгаарлах нь хязгаарлалт биш шүү. Харин эрх чөлөөний эхлэл байгаамаа. Санхүүгийн сахилга баттай хүн бол жинхэнэ сонголтын эрх чөлөөг эдэлдэг. Тэгэхээр байхгүй мөнгө битүүрээрээ. Энэ бол маш чухал шүү. Ялангуяа монголчууд. За хоёрдугаар зарчим бол одоо сайн найз нөхөд бас сайхан ааш зан одоо зөв газар төрнө гэж байгаа. Ер нь бол мөнгө бүх хаалгыг нээдгүй маа гэдгийг та бүхэнд ойлгуулах гэдэг л да. Харин итгэлцэл харилцааны соёл юм тусрах зан олон хаалгыг нээдэг юм шүү. Хүмүүс ер нь танд өөрт чинь итгэдэг бол тэр боломжууд бас дараагийн хаалгуудыг нээдгээ гэсэн. Таныг дэмждэг нэг хүн, зөвлөгөө өгдөг сайн найз, хамтарч болдог нэг танил гээ те. Эдгээр хүмүүсийг бол мөнгөөр худалдаж авах боломжгүй. Юус байхгүй. Тэгэхээр илдэг шударга зан, тусрахаг зан бол хамгийн урт хугацаанд өгөөчтэй хөрөнгө гэж бас та бодоорой. Бусдад үнэн сэтгэлээсээ хандаж сурах юм бол одоо тий амьдралын хамгийн гинтийн мөчөд гар сунгаж туслах хүмүүс чинь тэдгээр хүмүүс байх болно шүү. Тэгэхээр ер нь хар яар гэлтгүү харилцааны соёл бол амьдралын далд одоо валют гэж хэлж болох гэдэг юм л да. Би ч гэсэн одоо энэ харилцаан дээр их алддаг байсан. Тийм учраас энийг маш сайн ойлгоод хэлж байгаа юм. Гуравдугаар зарчим юу гэхээр хүмүүс ярьж байхад зүгээр л сонс гэж байгаа. Дийлэн хүмүүс бол ерөөсөө сонсдгоо. Ихэнх хүн яриаг хүлээх ээлж гэд ойлгочдөг. Бус хүн ярьж байхад нь үнэндээ өөрийнхөө хариуг дотроо бэлдээ сууж байдаг. Харин жинхэнэ сонсч чаддаг хүн бол маш цөөхөн байдаг. Хүнийг ерөн сонсч чадна гэдэг бол зөвхөн үгийг нь сонсох шүү дээ. Утгыг нь ойлгох, сэтгэл хөдлөлийг нь мэдрэх, хүнийг хүндэтгэх явдал. Та тэгэхээр хүнийг анхааралтай сонсох тусам илүү их сурнаа. Харилцаа чинь эндээс эхэлж байгаа. Бат бөх одоо итгэлтэй харилцаад сонсгоос эхлэх гэж буруудахгүй баг. Энэ чадвар бол таныг хаанч одоо бусдаас ялгаруулна. Дөрөвдүгээр зарчим бол хэрвээ таны бүх зүйл чинь ингээд хяналтанд байгаад их юм бол та бас дэндүү удаан явж гин гэж нэг талаараа ойлгож байна. За энэ юу хэлж ийм гэхээр тав тухтай бүс бол одоо их аюулгүй санагддаг гэдгийг л ойлгох гэдэг юм. Тэнд одоо өсөлт одоо юу гэдэг нь те дээшээ өвдөлт ямар ч тийм мэдрэгдэхгүй. Хэрвээ таны амьдралд ямар нэгэн баг зэрэг айц таагүй мэдрэмж байхгүй бол та өөрийгөө одоо сорхоо бойсон гэж үг ойлгож болно. Ер нь өсөлт үргэлж тодорхой хэмжээний эрсдэл эвгүй байдал те түгшүүрийг дагуулдаг шүү дээ. Та одоо хурдыг нь баг зэрэг нэмэх эсвэл шин сорилтонд орж үзэх өөрийгөө танил бус орчинд оруулах те эдгээр нь акцийг гаргадаг байхгүй юу. Тэгэхээр комфорт зон гэж яриад байдаг. Өмнөөс видеон дээр ярьжлээсэн тий. Тухтай байдал хит удаан байхын цогцог байдлын илэрлэл юм шүү. Үнийг бас ойлгоорой. Хэмэл оюухан дээр зураг бичлэг үүсгэхэд тухайн дүр төрх эд юмсан дараагийн үргэлжлэх хэсэг дээр эвдэрч зүрх алдаа гарах нь маш их тохиолддог. Харин энэ асуудлын шийдлэг болсон бөгөөд бүр богино хэмжээний кино хийж үзлээ. Олон сарын турш зөндөө сайт аргуудыг турш үзээд хамгийн тохиромжтой аргыг нь олсон тул үүнийг та бүхэндээ хүргэж байна. Задлан цэгийн сайтаар ороод онлайн шууд хэрэгжих мэдлэгийг хүлээн аваарай. Дээр нэмээд бэлэн промпт таны ажлыг хөнгөвчлөх, зохиол гаргах урьдчилан сургасан кастом GPT хүртэл багтсан байгаа. Яг одоо задлан цэгийн рүү ороод үзээрэй. 5 дугаар зарчим бол итэг гэхдээ заавал шалгаж бай. За энэ бол маш хэрэгтэй зүйл шүү. Та бүхэн сайн сонсоод аваарай. Ер нь бүхнийг сохроор итгэж даах нь их аюултай. Харин бүхнийг жоохон сэжиглэн хартхан ч гэсэн таны сэтгэлийг дотроос ч ядраадаг байхгүй. Тиймээс тэнцвэр хэрэгтэй байгаа. Итгэхдээ одоо баримтаар жоохон нягтлантай мэдээлэл шалгана, хүнийг үйлдэлээр нь үнэлнэ. Итгэдэг гэдэг бол нэг өдөр бий болдог зүйл биш шүү дээ. Айжмаар удаан хугацаанд бий болдог. Үндсэлтэйгээр бичдэг зүйл байгаа. Гэхдээ энэ зарчимт нь алдааг басгаж эрүүл харилцаа тогтвортой шийдвэр гаргахад бол тусалдаг гэсэн. Тэгэхээр та бүхэн хүнд итгэж болно, найдаж болохгүй гэж нэг үг өгдөг шүү дээ. Тэгэхээр энийг бас бодоорой. Тий, итгэлтэй хүн байна. Гэхдээ найдах гэдэг чинь бас нэг арай өөр ойлголт шүү. Энийг бас санаад аваарай. За 6 дугаар зарчим бол өөрийнхөө хүснээр л амьдрэх гэж байгаа. За энийг одоо энгийнээр тайлбарлах бол ингэж байгаа. Зүгээр л хий, өөрийнхөө сурч мэдэр гэдэг байгаа.
Таны амьдралыг бол бус түн таны өмнөөс шийдэх ёсгүй гэсэн санааг одоо ингэж ойлгож болох нь. Ингэх ёстой, тэг хэрэгтэй гэсэн одоо ойр дотны хүмүүс, хамаатны ах эгч одоо юу гэдэг те өвөө эмээ нэг янз бүрийн хүмүүсээс ингээд орж ирээд идэг. Таны дотоод хүсэл эрмэлзэл чинь яг тэр мөн үү гэдэг бас бодолцох хэрэгтэй. Тэр нэгсэндээ та туршилт хийгээд алдаа гаргаад тэргээд дахин туршина гэсэн үг. Ингэж үж өөрийнхөө замыг олж байгаа байхгүй юу? Ийм юм бэ. Нэг хийж оролдоод байх юм бол эн чинь ямар ч шаардлагагүй шүү дээ. Туршээд алдаа гарах гэдэг чинь аюул чухал. Хинч таны өмнөөс амьдралыг чинь турш өгөхгүй шүү дээ. Тийм хүмүүсний зөвлөгөөг бас аваад тавил хэцүү шүү дээ. Эцэст нь одоо би өөрийнхөө яваад алдсан шүү дээ гэж хэлэх чинь маш гоё тийм жинхэнэ эрх чөлөө байхгүй юу? Энийг та бүхэн санаад аваарай. За ингээд 7 дугаар зочин бол одоо чөлөөцөг гарвал ном уншиж байгаа. За одоо үед бол ном уншихаа бараг байлсоо. Энийг бас өмнө ярьжлээсэн. Ном бол оюун санааны хамгийн хямдхан хатлаа хамгийн өндөр өгөөчтэй хөрөнгө оруулалт гэж хэлэхэд бүрөөсө буруудахгүй байх. Та нэг хүний олон жилийн туршлага хэдхэн цагийн дотор уншаад олоод авч чадна те. Тухайн хүний туршиж алдаад дахин оролцсон тэр сургамжуудыг маш хурд хугацаанд авч шүү дээ. Ер нь бол өдөрт 10-аас 15 минут бол ном уншихад хангалттай. Энд бол нэлээд давгүй хугацаа уншиж байна. Тэрнээс урт минут байх юм бол хүмүүс жоохон нойр нүрээд нөгөө ном нь уйтгартай санагдаад уцаа оролдмоор санагдаад тийм байдалд орчдөг. Хуучин бол одоо уцгүй хэд бол хүүхэд байхад бид нэг бол цаг нэгээс 2 цаг уншуулдаг байсан л та. Тэгээ ер нь бол гадуур явахдаа юм хүлээхдээ тий уулзалт нь очихоо өмнө унтахын өмнө юм уу жижиг цаг хугацаанд номуудыг хэдэн хугацаа уншаад сурчих юм бол энэ жижиг дадлууч чинь нийлсээр гад та ингээд нэг сарын дотор нэг жилийн дотор овоо олон ном уншсан байдаг байхгүй юу? Айжмаар өөрчлөлт шийдвэр гаргадаг гэсэн үг. Тэгэхээр таны одоо бодож байгаа шийдэл мэдлийг бол ном уншсанаар илүү ухаалаг болно. Оюун санаа эрүүлэвэл амьдрал ч гэсэн эрүүл болдог гэдэг өмнө ярьжсэн та. За ингээд сүүлийн 8 дугаар зарчим бол сайн л хийхгүй бол огт бүү оролцоо гэдэг нэг үг байна. За энийг жоохон дэлгэрүүлж тайлбарлая л да. Хэрвээ та ингэж хийж буй зүйлдээ чин сэтгэлээ гаргахгүй тэгээ бүр чанартай хийхгүй бол эцэст нь ашигчгүй, ямар ч нэмэрч байхгүй, зугаачгүй хос үлддэг байхгүй юу? Одоо сонирхолчгүй те. Хоббигоор хийсэн ч гэсэн юм. Тэгэхээр хагас сэтгэлээр хийсэн ажил бол таныг ядраагаад үр дүн муутай байлгана шүү. Энийг үнэхээр үнүг. Тиймээс шийдвэр гаргахтаа өөрөөс асууж байгаа байхгүй юу? Ингэж хэлсэн те. Би энэ зүйл үнэхээр зүрх сэтгэлээ зориулж чадах уу? Энэ одоо хийж байгаа зүйл минь над болон бусдад одоо ашиг юу гэдэг те эерэг нөлөө хэрэгтэй зүйл болох уу? Хэрвээ тийм бол бүрэн дүүрэн хийе гэж одоо өөртөө хариулах хэрэгтэй. Хэрвээ үгүй бол татгалзах зориг гарах. Үгүй гэж хэлэх те хүмүүстэй хамтарч байгаа ч гэсэн те хүмүүсийн цагийг хүрээд явах те. Чанаргүй зүйл цаг зарцуулах нь амьдралын хамгийн хэцүү алдагдал гэж ойлгоход ер нь болж байгаа юм л да. За ингээд эцэст нь бацаалдах юм бол таны амьдрал одоо таны гартаа дээр нь тэгээд нэг өдрийн дотор өөрчлөгдөхгүй шүү дээ. Харин өдөр бүрийн юм жижигхэн зарчим иймэрхүү одоо өөжтэй зүйлсүүдийг давтагдсан сонголтууд нийлж чад айжмаар өөрчлөлтийг авчирдаг байна. Тэгэхээр одоо түрүүний ярьсан юмыг бацаалдах юм бол хараахан осон мөнгөө бүү зарцуул те харилцаандаа хөрөнгө оруул чихнээсээ хүмүүсийг сонс өсөлтөөс битээ итэг хүн гэхдээ шалга заавал те өөрийн хөрөө амьдр жоохон ном уншдаг болчий те хагас сэтгэлээр биш бүрэн чанартай юм сэтгэл зүрхөө зориулж юм хийдэг болъё гэдэг иймэрхүү зүйлсүүдийг ярьсан. Хэрвээ та өнөөдөр ганцхан зүйлийг нь аль нэгийг сонгоод эхлүүлэх гэж байгаа бол нэг зарчмыг нь боддоор дадлага болгож өөртөө хэрэгжүүлээрэй. Дадал болгоно гэдэг чинь амьдрал чинь орж ирэх хэлж байгаа шүү. Дадал болохгүй ганц хоёр хийгээд аяган бол нэмэргүй. Тэрүүгөө одоо хийж байгаа жижигхэн өөрчлөлт чинь одоо таны санхүү одоо юу гэдэг нь бус зүйлс харилцаан дээр чинь маш их одоо нэмэртэй болноо. Тэгэхээр нэгсэндээ амьдрал илүү гоё баялаг сайн байх хэсэг нь аз бишээ. Энэ бол таны баримтлагдаг зарчмаас хамаарна гэдгийг одоо дахин хэлэх гээд байна. Тэгэхээр өнөөдөр та ямар зарчмыг сонгох вэ? Мэдээж хэрэг өөрийн бодож байгаа зүйлсийг комент хэсэг заавал хийчихээрэй. Бид нар унших болно шүү. Ингээд дараагийн контент орно. Гой сонирхолтой сэдвүүд болно. Заавал хүлээж агараа. Мэдээж хэрэг subscribe дараад хүлээж агараа. Хэдүүлээ илүү ойрхон уулзнаа. Баяртай. За ингээд та түрхэн зурааснараа танд нэгэн сайтыг танилцуулъя. Энэ бол задлан цэг хэмээн сайт байна. За энэ сайт нь ямар учиртай вэ гэхээр ийм 4 төрлийн хичээл байгаа. За эхний хичээл нь YouTube Secrets House буюу та YouTube руу YouTube-ийн тухай бүхнийг мэдмээр ивэл маш дэлгэрэнгүй бүрэн цогц 13 бүлгээс бүрдсэн 50 гаруй хичээл байгаа. Үнэхээр сонирхолтой. За дараагийн 2 дахь хичээл бол камерын өмнө өөрийгөө харуулах хичээл байгаа. Мэдээж та YouTube хийж байгаа бол камерын өмнө чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ 4 бүлэг хичээл дээр бол бүх арга техник дасгал гээд маш хэрэгтэй зүйлийг багтаасан бөгөөд та бол шууд өөрийгөө нээж бусдын өмнө итгэлтэй ярьдаг болно. За хичээл нь бол thumbnail master class байгаа маа. Мэдээж хэрэг та видео хийлээ гэж бодоход хүнд үзүүлэхэд бол thumbnail буюу түлхүүр зураг маш сайн хийж сурах хэрэгтэй байгаа. Үүнд мэргэжлийн программгүй маш энгийнээр дизайны үндсэн элементүүдийг ойлгоод хэрхэн сайн thumbnail хийхийг заасан байгаа. Thumbnail сайн байж л хүмүүс таны видеог үзэн шүү дээ. За дараагийн хичээл нь эвлүүлгийн урлаг байгаа. Энэ нэг бүлэг эвлүүлгийн хичээл дээр бол Adobe Premiere Pro програм дээр хэрхэн эвлүүлгийн үндсийг ойлгож, дүрсээ цэвэрлэж, дууныхаа хэмнэлт харуулan өнгө тавьж, гайхалтай видео эвлүүлэг хэрхэн гаргах талаар заасан анх шатны хүмүүс зориулсан ийм хичээл байгаа. Тэгэхээр та бүхэн энэ 4 хичээлийг задлан цэгийн мэн сайтаас үзэж болох нь байна. Мэдээж хэрэг үн хямдарсан байгаа шүү. За одоо та ингээд контент өргөжлөлөөр үзээрэй.